Ядуу сэтгэлгээний хамгийн том жишээ бол яг энэ ихгүй. Гэхдээ би ерөөсөө угаасаа шулуухан л хэлээ. Уурчингууд л гэж боддог. Сайн муу тийм. Би болохоор хулгай хийж болно. Яг үл би өөр, яг үл би ядуу, яг үл би боломжгүй, яг үл төр надад ерөөсөө тусалдаггүй байгаа. Улс төрчд бол хулгай хийх ёсгүй, яг үл төмөн хулгайч болно. Ямар юмны стандарт вэ энэ ч тоо? Давхар стандарт аваад байна те. Энийг бол зарчимгүй гэж хэлнэ. Үнэхээр Тэг би ч гэсэн алдаатай хүн штэ. Яг би ч гэсэн яг хар багасаа зүгээр юм хулгайч сэтгэлгээтэй, бэлэнчлэг сэтгэлгээтэй байхтай яах вэ нэрээ. Бурхан. Би ч гэсэн алдаатай хүн штэ. Тийм болохоор би хулгай хийж болно, харин чи болохгүй. тэрлийнхэн үед хулгай хийгээгүй ингээ өдийн наснаа хүрсэн гэж байхгүй. Яа хулгай хийдэг? Хулгай хийхгүйгээр зүгээр сайхан амьдарч болдог улсад байж яа хулгай хийдэг? Энэ яг ядуу сэтгэлгээ штэ. Double standard ба ядуу сэтгэлгээ. Гэхдээ төрд ерөөсө хулгайч байж болохгүй шалтгаан төрд хулгайч болвол төмөө олон тэр чигээрээ хулгайч болно.